За, сайн байцгаана уу? За, өнөөдрийнхээ лайвыг энэ нөгөө нэг 26 оны 4 сарын 16-наас нөгөө нэг байнга оршин суух виз авч байгаа улсууд нөгөө travel шалгалт, чекийн шалгалт гэж авдаг шүү дээ, тий. Тэр тухай бяцхан уурчилд орсон байна. За, тийм энэ тухай та хэдтэй мэдээлчээ. Нөгөө 26 оныхаа шинэ мэдээллийг маргааш өдрөөс маргааш үргэлжлүүлэх. За, тий. За, 26 оны 4 сарын 16-наас биш 11-ээс travel болох хүсэлтэй байнга оршин суух одоо нөгөө 10 жилийн виз авах байгаа улсууд чекийн мэдлийн шалгалт авдаг. За, энэ бол бүр хаавсан бүр 2013 оноос 186 дугаар зүйлийн одоо нөгөө нэг хуулийн заалт хэрэгжснээс хойш юм байт юм байна. За, энэ шалгалтын тухай та хэд маань бас сонирн байх болов. За, энийг өнөөдөр хийчихье гэж байна. За, энэ дээр энэ шалгалтын хувьд бичиж ярихад өөрчлөгдөн гэсэн байна. А2 ерөнхий одоо нэг шалгалт авдаг тэр нь бол одоо хэвээрээ байна. За, 3 дахь орны иргэд шалгалт өгсөн бол хэвээрээ байна гэж байна. За, тэгэхээр 3 дахь орны иргэдэд бол Монгол улсын иргэд бол ордог, тийм ээ. За, тэгээд тест шинэ модель нь бол одоо гарцсан байна. За, тэгэхээр тэр тест модельүүдийн та хэд ороод үзээрэй. Тэрэн дээр болохоор нөгөө Чешчина процессын CZ Travaly Pobit гэснээр хаалтанд Змена тэ А2-ын өөрчлөгдсөн ийм вебсайт байгаа шүү. Тэр рүү н ороод тэр модель тэр шалгалтын тэр ганц хоёр дадлагын хичээл идэр тэнтэй бүгд байна л шүү. Тэ та хэд маань ороод үзэх юм бол бүгдээрээ байна лээ. За, юунд илүү төвлөрөх юм бэ гэхлээр ерөөсөө бичих хамгийн гол нь ярихад илүү төвлөрлөнө гэсэн ингэж ойлголоо. За, тэгэхээр энэ дээр ярианы чадварыг илүү сайжруулж ер нь Чех улсад та удаан хугацаагаар цаашдаа дахиад 10 жилээр амьдрах одоо хүсэлтэй байгаа бол Чех хэлийг илүү одоо сайн сурах хэрэгтэй л гэсэн үндснээр энэ ерөөсөө энийг өөрчлөх гол зорилго нь болсон юм байна. Гол зорилго нь тэр ердөө. Тэгээ нэг 5-10 жил болчоод одоо хүртэл Чех хэлээ сурахгүй байгаа бол одоо таны буруулах хэсвш одоо өөр хэнийг буруудах уу, тийм ээ. Тэгээд яг хөтэ сайн мэдэхгүй ч гэсэн тэгээд дахин шалгалт өгөөл манайхан тэмцээл одоо виз авчдаг ч тийм. Маш хичээнгүй, маш тууштай одоо та хүний нутагт амьдарч байгаа бол тухайн орны хэлийг сурахаас одоо өөр арга байхгүй шүү дээ. Ер нь өөр сонголт байхгүй шүү дээ. Тэр болгон орчуулагчдаа та орон цаасаа өгөөл гүгэд яваад ах юм уу? Тэр бол үнэн давпуу үстэй ер нь тий. За, үнний хувьд бол шалгалтын үнний хувьд бол өөрчлөгдөөгүй 3200 хэвээрээ байгаа юм байна. Энэ одоо бүр нэмэгдсэн тий 1500 байсан мэт. Тий 3200 гэж байна. 24 оны 1 сараас 3200 болсон шүү дээ тий. За, хэрвээ та цагаа авсан бол цаг авсан хүмүүс бол цаг бол өөрчлөгдөхгүй. За, гэрчилгээний одоо сертификатын өнгө аяс хэвээрээ бас өөрчлөгдөхгүй гэсэн байна. За, 4 сарын 11-нээс хойш ирсэн хүмүүс шинэ тестээр шалгалт өгнө гэж байна. Та 4 сараас хойш одоо цаг авсан бол шалгалт өгөх хуваар авсан бол шинэ тест яргачлаар одоо шалгалтаа өгөх нэ. Базар байна. Одоо ерөөсөө тэр яриан дээр л одоо илүү фокуслж илүү одоо анхаарал тавих нь одоо бичих ярих гэсэн байлээ. Тийм. Тэгэхээр та хэд маань бас маш сайн бэлдээрээ дэл гэж хэлхээс одоо өөр юугүй те. За, 60% амжилт гаргасан хүнд бол тэнцсэн гэж үзэн 60-аас доош хувь авах юм бол таны бод хүрэхгүй бол дахин шалгалтанд орноо. Энэс өөр арга байхгүй. Та яваад гэртээ дахиад сайн бэлдээд ирдэл гээд хөөгдөх нь байна да. За, бичгээр авах бод бол 20%, уншихад 25%. За, сонсоход 25%, за ам яриад 40% гэж бод гэж. За, тэгэхээр ам яриа аюу өндөр оз 40. Вау. За, шалгалт өгөх хугацаа батлагдаад ороод ирвэл имэйлээр ирнэ. За, имэйл ирснээс хойш төлбөрөө та 7 хоног дотор багтаж тооцоогоо хийх ёстой гэж байна. За, тэр нь хэвээр авах шиг байна. За, юу өөрчлөгдөх вэ? Өдөр тутмын ярианы хэлбэр илүү өөрчлөлт. За, өдөр тутмын яриа одоо дэлгүүр орох, шуудан орох, цагдаа орох, эмнэлэг орох те гэх мэт мөн ажил дээрээ байх, ажил руугаа явах те ерөнхийдөө хүнийг өдөр тутам хэрэгэлдэг хэдэн үгнүүд голцоо байдаг шүү дээ те одоо диалогууд байдаг. Тэрийг л одоо илүү одоо
ичимжүүлэх юм болоо да гэж ингэж ойлгож байна. За яагаад өөрчлөгдвөө гэсэн чинь түрүүний миний хэлсэнчлэр энэ ойр зургийн яриаг сайжруулах маш том зорилго тавьсан. Ер нь өдөр тутмынхаа хэрэгцээг тухайн хүн чехэд амьдрчил байгаа бол өөрөө тэр амьдрах чадвартай байх ёстой гэж ингэж үзэж байна. Тэгэхээр ойр зургийн яриага өөрөө нэг дэлгүүр ороод юм авчдаг, шууд ороод захиагаа явуулцдаг, цагдаа ороод нэг өөрийнхөө эзэг материалыг өгчдөг. Тийм ээ. За танил найз нөхөд мастер дарга зэрэгтэйгээ ярьцдаг. Одоо ийм байж л та чех улсад амьдрнаа гэсэн юм байгаа юм байна. За уншихад 40 минут. За энэ ингэж байна. За уншихад 40 минутын хугацаа өгөөд асуулт хариулт бичнэ. За хариултыг бол хариулт гэсэн тестийн нөгөө нэг баг нь хэсэгт бичнэ, өөр энэ тэнд хариултыг бичихгүй гэсэн байна. За бичихэд 25 минут зарцуулна. 2 даалгавартай гэж байна. 3 асуултанд хариулна гэж бичихэд. За 2 дахь даалгавар нь болохоор имейл бичнэ. Нэг зураг харуулах юм байна. Тэгээд тэр зурагтай холбогдлолтой имейл бичих юм байна. За одоо цахимаар дарга цэргээс мэйл авдаг, буцаагаад мэйл бичих одоо тэр чадварыг одоо энд оруулж өгч байгаа шүү дээ, тийм мэйл бичих сурах нь шүү. Энэ бас хэцүү шүү дээ, тийм. За ялангуяа хуваарь хөдөлмөр эхэлж байгаа улс бол мэйлэр одоо бүх юм амжуулдаг шүү дээ, чекийнхэн мэйл хаяг, шуудан хаяг үнэхээр найдвартай, мэйл хаяг үнэхээр найдвартай. Ер нь албаныхаа захиа албаны ажлыг бол ер нь мэйлэрийг зохицуулдаг шүү дээ, чехэд. За тэгэхээр энийг бас энэ дээр тусгаж өгч байгаа юм байна. За сонсоход бол 40 минутын даалгавар өгөх юм, 40 минут зарцуулах юм байна. Тэрэн дээр текстийг сонсуулна, асуулт асууна, хариултыг нь болохоор бичгээр авна гэж байна. Сонсоход 40 минут. За ингээд сайн сонссныгоо бол одоо тэгээд хариулаад бичгэнэ шүү дээ. Тэрэндээ 40 минут зарцуулна гэсэн байна. За яриа 15 минутыг зарцуулна, асуултанд хариулна, зураг харна. За информац мэдээлэл авах чадварыг шалгана гэсэн байна. За тэгэхээр яриаг бол ерөнхийдөө 15 минутны яриа өрхнэ. 15 минут гэдэг чинь бас хөөрхөн удаан ярилцах нь шүү дээ хүүхдүүд минь. За тэгээд 60 бод авч чадахгүй бол дахин өгнө гэсэн байна. За тэр бол мэдээж хэрэг. Ерөнхийдөө энэ травал шалгалтны тухай Чечна про травалы побыт гэдэг Facebook хаяг байдаг. Facebook хаяг дээр бол Скошка Чечны про травалы побыт гэж бичээд байгаа шүү. Тэр рүү та хэд бол юу ячаарай. Дагчаарай тэр Facebook хаягийг. Мөн YouTube дээр бас яг ийм хаягтай YouTube бичлэгнүүд нь байгаа шүү. Тэгэхээр тийш ороорой. Тэгэхээр травал шалгалтанд бэлдэж байгаа хүүхдүүд YouTube, Facebook гэдгийг энэ травалын шалгалт гэсэн тэр хаяг руу бүгдээрээ ороод subscribe дарчих юм бол тэгээд YouTube бичлэгнүүд чинь чамд очоод шүү дээ. Шин хичээлүүд нь ороод байна. Тэгээд эдрийн сайн дагаарай. Тэр Facebook-ыг би харсан бас их хэрэгцээтэй мэдээлэл зөндөө байдаг юм байл шүү. Та хэд маань тэрийг орж харж мэдэж гин үгүй юу? Тийм ээ. За тэгэхээр одоо та чехэд очичоод чехийн шалгалтанд бэлдэнэ. Нэг мэтгэд л 4-5 жил болцсон байна. За тэгэнгүүтэл ямар ч хэл сурахгүй энэ тэнд явж нэг хэдэн орчуулагч нарыг гүйж царай алдаж явж гүйж яг 5 жил болон яана би одоо травал авмаар байна гэд ингээд гэвгээд ухаард тэгжгүй явахгүй хэлээ. 5 жил болохоос өмнө очингуудаа чек хэлээ сурч эхлэн, дэвтэр дээр бичээд эхлэн, дэвтэр дээрээ шууд бичээл зарим нь бол ингээд чекээр бичээд хажуугаар нь англиар бичээд явдаг юм билээ. Энэ бол бас их гайхалтай. Давхар сураад явдаг. Монгол, чех, англи, давхар англи хэлээд үзээд яв. Тэгээд нэг хэдэн өдөр болгон тэр жорлондоо наануу тэр орон дээр наануу хан дээр наануу хэдэн өдөр болгон 5 үг 50 үг 5-аас 10 үг цээжлүүдээ тэгээд тэрийг чинь холбоод сурч штэ тийм ээ. За тийм тэгжээж хэдүүлээ травалын шалгалтандаа бэлднэ. Тэгэхгүй бол нэг тэр тухайн ороод 5 жил болцоод ахад чинь 6 жил болцоод ах чинь травал авч чадахгүй ингээд яваад байж болохгүй. Угаасаа энэ шалгалтын чинь 1 жилийн өмнө 2 жилийн өмнө чадвартай нэг нь өгчдөг шүү дээ. Тэгээд сертификат авчдаг. Тэгэхэд бол 5 жил болсны дараа травалын шалгалтанд бэлэн сертификат нь бэлэн байж хахад материалаа өгөөл өргөдлөө өглөө. Тэр шиг сайхан юм хаа багт тий. Тэгээ өөрөө ч хүн царай алдахгүй 5-10 үг холбоо сурчсан байна. Тийм биз дээ. Тэгж авнаа. За травалын шалгалт өгөхөд юу анхаарах вэ гэдэг нэг юм байлаа. Тэрийг би бас таад хэлээд үгээ. За нэгдүгээр травалын шалгалт за цагаа аавна. Онлайнаар бүртгэлээ хийлгэнэ. Тэгээ онлайнаар цагаа аавна. Янз бүрийн сургуулиуд байлаа. Тэндээс одоо гэртээ ойрхон сургууль авах зүгээр бах тий. Тэгэхэд манайхан чинь за аль сургууль нь арай гайгүй авчихна гэж их бие биенээс асуудаг юм шиг байлээ. Тий. Нэрээ
Таваалан шалгалтанд бэлддэг манай Facebook админууд ч бас байгаа тий. Дээр нь ганц хоёр хүүхдүүд бас хуваараач бас заадаг юм билээ шүү. Тийм багш нарыг аваарай. Мөнгөө бити татганаад агараа. Тарих оюуны хийж байгаа юмд ерөөсөн мөнгө татгана гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Та мөнгөө нарийнлаад ямар хэл сурчих юм биш тий биз дээ. Тэгээс сургуулийн багш магч нар чинь цагаа зарцуулаад та нарт юм зааж байгаа учраас тэрэнд бол үнэтэй байна гэж олон юм яриад тэгээд ах онцгүй шүү дээ. Тий. Танд юм зааж өгөх цагаа зарцуулаад байж чинь тэр хүний хүндлээд хайрлаад даалгавраа хийгээд хилээ сураад тэгээд шалгалтанд орсон зүг байхгүй тийм ээ. Чамартай тийм юмнууд байж шүү зөндөө. За цагтаа ирнэ. Хоцорч хэрхэвч болох уу? Хоцорсон хүнийг оруулахгүй гэдэг юм байна. За утсаа унтраана шалгалтын явцад бол утсаа ундраа мэдээж хэрэг завсарлахад ч утсыг асуулахгүй гэж байна. За тэгэхээр тэр өдөр шалгалт хийх өдөр ерөөсөө янз бүрийн ажлыг бол хойш нь тавиад би шалгалтанд орно гэдгээ одоо үйлдвэр найз нөхөд одоо хэн байдгийг тэдэртэй гэрийнхэндээ ч юм уу тэгээ заавал хэлэх нь байна. Уцаа унтраачдаг чи яагаад уцаа унтраасаа хаагур явсан яасан хийсэн болох вэ? Тэгээ цааш шалгалт өгч байгаа гэж бидэхгүй. За эд ховшлыг тусгай газар үлдээнэ гэж. За мэдээж хэрэг новшоо чирээл дээр шалгалтын ширээн дээр суухгүй шүү дээ. Тусад нь тэр хуцхундараа күүрдэг мөрдгээ одоо тэр цүнх мөнгө дотор нь уцаа хийгээд орчих юм байгаа. Ерөөсөө нэг үзэг балал авдаг байх бодвол би ултравал шалгалтанд орж үзээг үлдээ. Биднээс хойш травал шалгалт авдаг болсон шүү дээ. Бид нар чи их азтай үеийнхэн гэх юм одоо. За замиснаны карт бүртгэлийн дугаард шалгалтанд бүртгүүлсэн дугаараа за тэгээд мэдээж хэрэг гадаад паспортоо заавал очно. Шалгалт өгөхөд зарим сургуулиуд чинь цагдаа нарч байж байдаг тий. Хажууд нь шалгаа зогсож байдаг. Заримдаа байхгүй бид нар очдөг юм билээ тий. Жохон хараанд өртсөн ч юм уу тийм газруудад цагдаа байж тун магадгүй шүү. Тийм болохоор та нар заавал гадаад паспортоо ажлынхаа картыг сургуульд дадлага шалгалт өгөх гэсэн тэр урилга заавал авч очих нэ. За шалгалт өгч явах явцанд шалгалтанд орохоос өмнө сайн бие засчаа. Нойлд оруулахгүй гэж шүү. Одоо нойлд ороод хамгийн хараад үзээд шпаргалка үз чинь харчихна гэж айдаг юм баг та. Одоо ямар сайн нойлд оруулахгүй гэж байна. Тийм болохоор тэр бие засах асуудлаа та нар зохицуулах нь шүү. За шалгалтыг ганцаарчилж өгнө. Хажуудаа туслах бол байлахгүй. За тэр бол мэдээж хэрэг өөрийнхөө оронд хүн оруулахгүй. За энэ бол хамгийн за тэрэнд нэг хитэн төгрөг өгчээ. Тэгээ тэр миний орноос шалгалтанд орчихвол тэгж өөртөө лайд өрөөл битэний гай болж гай чирээр өдөө яваад нэг тэр чи аюул тасалж. Шалгалт орсон ч визгүй, шалгалт өгж байгаа ч визгүй. За тэгээд дээшээ тэнгэр бол даашаа газар хатуул болох болов. Тэгэхээр тийм нэг аргалж чимсэн, нэг залж чимсэн гэсэн асуудал ерөөсөө хэвч гаргаж болохгүй шүү. Та өөрсдийнхээ чадлаар л өөрсдөө тэр шалгалтаа өхийг хичээгээрэй. За багш ярихыг анхаарч сонсоод маш сайн анхааралтай сонс. Айгу дутуу сонсчоод асуугаад байдаг гэн. Асуулт асуухгүй. Багш даалгавар өгтөө өөрөө ярина. За тэгэл ярьсны дараа чи өөрөө тэр чинь сонсголын даа ялангуяа те. Ер нь тэр шалгалтын явцсан донд багш нар юу гэж хэлэх вэ? Тэг ин гэхийг бол тэр чинь наацхын бас шалгалт мэдээл авчил байгаа шүү те. Энэ ойлгож байгаа нөгөө намайг те. Тийм болохоор багшийнхаа ярьж байгаа амнаас нь гарч байгаа үг болгоныг маш анхаарлаа төвлөрүүлж байгаад сонсоорой гэсэн байлээ шүү. За тэгээд нэг шалгалтаа өгчөд гарахад бол шалгалтын хариу бол 30 хоногтой тэнцвэл 30 хоногтой таны сертификат нөгөө шалгалт тэнцэн гэсэн одоо сечнийг авах нь шүү дээ. За тэгээд тэрийг аваад эсвэл шуудангаар явуулна уу гэж нэхэмжилж бас болно гэсэн байна. За ийм шалгалтыг өгөх шаардлагагүй хүмүүс гэж юм. За дээр нэг залуу бас надаас асууж ирсэн. Би одоо ингэж 60-тай одоо энэ шалгалтыг өгөхгүй байж болох уу гэсэн чинь энэ дээр 15 нас хүрээгүй бол өгөх шаардлагагүй юм байна. Хүүхэд. За 60-аас дээш насны хүн бол шаардлагагүй юм байна. За энэ дээр правали иргэн биш шүү. Иргэн бас тусдаа. За сурагч байсан бол ерөнхий боловсролын сургууль, дунд сургууль, оюутан байсан бол өгөх шаардлагагүй юм байна. Эдгээр ч угаасаа чек хэлийг аюу сайн заалгаж байгаа гэж үзэж байгаа шүү дээ мэдээж хэрэг. Ер нь баг сургууль байсан хүүхдүүд заавал хэлийг бүр амар гоё сурчдаг шүү дээ. Энтэс хүүхдүүд очдог. Ээж аваасаа төрүүлээ чекэл сураад орчуулга хийгээл явдаг гэсэн. Ээж аваадаа туслаад явдаг шүү дээ. Тийм болохоор сургуулийн баг дунд сургуулийн хүүхдүүд оюутнууд сурч байсан бол ерөнхийдөө 1 жилээс дээш хугацаанд сурч байсан бол гэж байгаа шүү. Бас хугацаа заасан байлээ. 6 сар сурч байсан бол бас болохгүй. Тийм ээ. 6 сар оюутан байсан бол болохгүй. Заавал 1 жил оюутан байсан бол харин чамаас чекэлийн шалгалт авахгүй юм байна.
За. За тэгээд эрүүл мэндийн шалтгаан мэдээж ярих чадваргүй, тахир дутуу, чих хатуу ч гэдэг юм уу тэрийг бол эмчийн нотлогоо баримт бас хэрэгтэй болох бах тийм ээ. За тэрийг үзүүлжээч хэрвээ зөвшөөрвөл тэгээд шалгалт өгөхгүй юм байна. За үүнээс гадна иргэн болгох хүргэлт гэж бас тустай байгаа. Дараалал авцсан улсууд чинь Чех улсын иргэн болгоё гэсэн хүсэл гаргах юм бол энэ дээр бол ямар улсууд шалгалт өгөхгүй байж болох уу гэсэн чинь 65-аас дээш насны хүмүүс шалгалт өгөхгүй байж болно гэсэн байлээ. Тэгэхээр ялгаатай ууц те. Дараалал 60 иргэний хүсэлт нь 65 юм байна шүү. Тэгэхээр настай улсууд бол шалгалт чех хэлний шалгалт өгөхгүй байж болно гэсэн ийм. За тэгээд мэдээж 15-аас бага насны хүүхдүүд өгөхгүй, дахин өгөхгүй бас ялгаагүй. За тэгээд чех улсын иргэнийхэн шалгалтыг бол бараг адилхан. Заавал чех чинь байх ёстой гэдэг, чех хэлийг мэддэг байх ёстой гэдэг нь хууль нь 2013 оны Избирка закону 186 параграфаар батлагдаад бичигдээд ингээд өгсөн байт юм байна. За тэгэхээр иргэн болох хүсэлтэд өгч гэнэ үү, травал болох хүсэлтэд өгч гэнэ үү шалтгаалаад өндөр насны нас нь 160, 165 юм байна. За тийм энийг аюух асуудаг шүү дээ манайхан тий. Тэгэхээр та хэд маань энэ дээр бас. За тэгээд тэр Facebook хаягаараа байна уу, тэр сайтаар нь ороод юу яараа тэр шинэ модель шалгалтын тестүүдийн загварууд гарсан байлээ. Тэрийг та нар бүгдээрээ нэг бүрчлэн бүр хэвлж аваад принтерээр гэртээ нэг бүрчлэн сайн үзээд сураад тэгээд шалгалтанд аюу сайн ач холбогдол өгөөд цаг заваараа сайн бэлдээрээ. Бэлдэх явцдаа чиний чех хэл хамаагүй сайхан сайжраад явчихна шүү дээ. Тийм ээ. Тийм болохоор энэ дээр ерөөсөө үйл залхуурч болно. Үнэхээр тэндээ амьдраад бас өшөө нэг хэдэн жил байчи аргагүй хүүхдэд сургууль төгсөлч гэдэг юм уу те. Эсвэл би бас нэг байшингийн мөнгөтэй болтлооч гэдэг юм уу. Чехэд удаан хугацаагаар байх юм бол травалын бичгийг авчих юм бол аюу амар. За нэгэндээ травал ярьж байгаа юм чинь дашамд нэг юм хэлчихье. Чехийн травалтай болчлоо гэд энэ тэнд дэмий тэнэд ажил хийгээд ах ямар ч боломж байдгүй юм шүү хүүхдүүдээ. Тий. Өөрөөр хэлбэл та Чехийн 10 жилийн визтэйч байлаа гэсэн. Чехийн 5 жилийн замснааны карттай, ажлын карттай байлаа ч гэсэн та өөр оронд ажиллах эрх байхгүй. Хамгийн гол яадгүй гэхэлээ тэд нар чинь тусдаа хөдөлмөрийн товчооны бас л маана Чех шиг ажлын гэрээ хэрэгтэй болно, визэнд орох хэрэгтэй болно. Тэгээ ажил хийх зөвшөөрлөлтөй болцсны дараа, виз гарсны дараа жинхнээсээ тэнд ажилд орж ажиллах боломжтой болно. Түүнээс биш Чехийн одоо замснааны картаар Польшид юм уу Унгарт юм ажил хийх ямар ч боломж байхгүй. Тэ адилхан Унгар Польшиг иргэд Чехэд одоо тэдний Унгар Польшийн замснааны картаар бол визээр бол Чехэд ажил хийх ямар ч боломжгүй байдаг юм аа. Энэ асуулт маш их ирдэг учраас их чинь башрамд энийг бас дурдъя гэж ингэж бодлоо. За нэг жилээс дээш хугацаанд оюутан байсан бол шалгалт авахгүй шаардлага хангасан тооцсон бол Чех улсад амьдарсан хугацааг яаж тооцоолох юм болоо 5 жилийн заавал луу эсвэл иргэн болох асуудал ярьж байгаа. Игчийнхэн тусдаа бүр YouTube дээр Чех улсын иргэн болох тухай гэд юу байгаа шүү. Бичлэг хийсэн байгаа. Тэрийг орлоод миний дэ сонсчих заа юу. Тэ 5 жилд оюутан байсан тооцсон штэ. Тий заавал тооцсон штэ. Энд чинь амьдарч лээсэн юм чинь тийм ээ. Цэрэгт байсан. Тий магадгүй Чехийн цэрэгт албаачсан ч юм уу эсвэл оюутан байсан 5 жил нь бол тооцчих таараа. Хугацаанд тооцох юм бол 5 жил нь заавал уу эсвэл 1 жил чех хэлээр их сургууль харин 1 жил ямарваа чех хэлний курс суусан бол бас шалгалт өгөхгүй гэж байгаа шүү. Тий. Ер нь бол бага сургууль, дунд сургууль, их сургууль дээр янз бүрийн хэлний курсуудад 1 жилээс дээш хугацаанд ерөөсөө шалгалт өгөхгүй, шаардлагагүй гэж ингэж бичсэн байлаа шүү. Тэгтээ та хэд маань бас яг л багш магшнаас шалгалт өгөхөөс өмнө лавлаад асуугаад интеграц цэзинц аягүй сайн зөвлөгөө өгдөг штэ. За тэгээ янз бүрийн асуудал болоход нөгөө нэг интеграцийн цэзинцэд чинь зөвлөгөө, хуулийн зөвлөгөө, параднууд зөндөө байдаг штэ. Тэднээс үнэгүй зөвлөгөө авах, хуулийн зөвлөгөөд нь үнэгүй үйлчлэгээ хийдэг. Тийм учраас орчуулагч нар нь үнэгүй байдаг. Тийм учраас тэднээс бас мэдгүй чадахгүй юмаа сайн асууж байх хэрэгтэй шүү. Тийм ээ. Мэдхгүй хүн чинь мэдгүй юмнахаас боол байдаг штэ ер нь. Тийм мэдхийг хүсэх хэрэгтэй. Янз бүрийн мэдээлэл авчаад хэрэгжүүлэхгүй авсан мэдээлэлээ мэдлэг болгохгүй бол уучлаарай та тэгвэл одоо хэцүү шүү. Дандааны хүний хараат байна л гэсэн үг шүү. Дандааны хүний хараат байна. Авсан мэдээлэлүүдээ дандаа мэдлэг болгоорой. Мэдлэг болгож ээж л бизнесийн мэдлэг болгож ээж л хүний дор орчихгүй шиг хүн шиг байх л байх л та тийм ээ. За энэ удаагийн тухай энэ удаа ингээд их чинь
энийг жоохон хүмүүс эндүү их чатар ингээд булаад байсан болохоор их чинь төрүүлээд нөгөө лайвас төрүүлээд ярьчлаа. Маргааш 26 оны нөгөө нэг бусад юунуудаа ярьж өгнө. За тэр нь болохоор нөгөө эцэг эхийн амралтын тухай тий цалингийн дундаж за тэгээд өшөө юу лээ зөндөө дутуу юм байгаа шүү дээ чинь. Тэрийгээ та нартай бүгдээрэнд нь ярьж өгнө. Маргааш гэртээ ярьж амрах юм байгаа. Тийм учраас бас та хэдтэй байрны хөнгөлтийн тухай тий пародня гэж цалин бага өрхийн нийгмийн халамж пародня тийм жилд нэг л удаа олгогддог нөө мөнгөний тэтгэмжийн тухай маргааш шийдвүлээ онлайнаар лайваар уулзаж энэ тухай ярилцъя. За тэгээд бүгдээрэнд нь шалгалтандаа тэнцээд толгой гэж ирээ дөө тий. За баярлалаа. Сайн бусдаа сайн шийдэлд өгнө үстэй тийм ээ. За баярлалаа.